ажилласан мэрэгжлийн түвшний мундаг ажлын хэсэг байна. Ахлагч гаммаад талархлаа дэвшүүлмээр байна. Гол ажлын хэсгийн гол зорилго нь үнэлгээ хийгээд дүгнэлт гаргаад шаардлагатай бол хөдөлбөгдөх хуулийн төсөл боловсруулах гэж байгаа. Хэдэн хуулийн төсөлд ер нь өөрчлөлт орохоор байна вэ? Ер нь манай эрүүл мэндийн салбар маш их асуудалтай байгаа гэдгийг бол та сая хангалттай 30 минутын хугацаанд бол яриад бараг барсангүй шүү дээ. Цаана дахиад одоо цаг хугацаа байсан бол 2 цаг ч одоо ярихаар ийм хэмжээний асуудал бол байгаа. Тэгээ үүн дээр нэг өдөр л үргэс авсан юм шиг шууд одоо өөрчлөгдөх боломж угаасаа байхгүй. Ийм учраас нэг шаардлагатай одоо ер нь хичнээн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Ирэмбийн тогтоогоод хурдан хугацаанд хийх боломжтой, журмын хэмжээнд гэдэг юм уу, журам өөрчлөгдөөд шийдвэрлэх боломжтой, хууль өөрчлөгдөөд шийдвэрлэх боломжтой, ард иргэдийн одоо нөлөөллийн ажил хийгээд шийдвэрлэх боломжтой, салбарын хэмжээнд шийдвэрлэх боломжтой, 2-3 салбарын хэмжээнд шийдвэрлэх боломжтой, засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжтой гэдэг нөгөө энэ сегментэр гэдэг юм уу, сегрегацаар яг одоо шийдвэрлэх боломжоор нь одоо ялгаад гаргаад ирэх юм бол маш хурдан шуурхаа өөрчлөх боломжтой одоо асуудлуудыг шийдвэрлээд явахгүй бол бас болохгүй гэдгийг бол хэлмээр байна те. Тэрээс одоо асуудал байгаа гэдгийг бол хэн болгон л мэдж байгаа. Тэгэхээр ядж яхад одоо эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн сайд солигдчихлоо. Одоо тэгэл дахиад нөгөө бага бүрдүүлнэ гэл дахиад нөгөө хүмүүсээ солихлоо байх. Одоо тэгээд дахиад нөгөө хүмүүс нь ойлгох гэсэрэн байтал айгүй бол дахиад солигдох асуудал ороод ирэх гэдгээс л айж байна тий. Тэгэхээр яг одоо бид нар шийдвэрлэх боломжтой ирэмбүүдийг гаргаж ирэх. Нэг ялангуяа би асуух гэдэг юм өөрөө юу вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын сан. Эрүүл мэндийн даатгалын сангийн менежмент болоод эрүүл мэндийн даатгалын сангийн бодлогыг эрүүл мэндийн яам өөрөө авч явах нь зөв байна уу үгүй байна уу гэдгийг нэн тэргуунд хэдүүлээ шийдэе. Тэгээд одоо тун удахгүй сар 2 сарын дараа эх оны төсөв одоо өргөн баригдана. Тэгэхээр одооноос энийгээ ярьж ээж зөв бодлогот нь одоо оруулах энэ бодлого гарахгүй бол болохгүй. Нэг хэрэглэгч гэдэг юм нөгөө яг энэ санхүүжилт талаас хэдийгээр зөв харсан боловч яг одоо хэрэгжилт дээр маш буруу явцсан буюу эрүүл мэндийн даатгалын сан дампуурсан одоо маш их өртөө эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа ийм асуудлууд тулгамдсан байна. Тэгэхээр энийг одоо эргүүлээд хэрхэн яаж одоо засах вэ богино хугацаанд гэдэг нэн тэргүүний одоо ийм тулгамдсан асуудлаар асуулт асууя. За баярлалаа. Гама гишүүн хариулна. Тийм за ариун зүй гишүүний хэлдэг үнэ. Ерөөсөө энэ бид нар засаглалын асуудал дээр маш сайн анхаарах хэрэгтэй юм байлээ. Энэ ганцхан эрүүл мэндийн салбарч биш баг бүх салбар дээр засаглалын асуудал ярих төстэй. Нэг худалдаа авагчийн тогтолцоо буюу одоо стратегик гэж хэлж байгаа тэрийг буюу ч стратегтэй худалдаа авалт буюу. За нэгдүгürt нөөцөө нэгдмэл болгож байгаа тийм. Хоёрдугаарт эн чинь яг засаглал руу орж байгаа асуудал байхгүй уулна. Тийм 2021 онд хэрэгжүүлсэн. Юу гэсэн үг вэ гэхээр за худалдан авж байгаа нь тийм одоо бие даасан байгууллага одоо юу гэдэг өөрөө ч тусламж үйлчилгээ эрүүл мэндийн байгууллага удирдаа тусламж үйлчилгээгээ үзүүлээд дээрэс нь өөрөө энийгээ санхүүжилтээ хийгээд авахгүйгээр энэ засаглалыг хооронд нь салгах зайлшгүй шаардлага энд бол байгаа юм. За энийг яаж яг юун дээр тусгаж ажиллах вэ? Энэ айгүй том асуудлуудыг бид нар одоо ярьж байна л да. Жишээлбэл за үнэхээр ингээд нэг худалдаа авалтын тогтолцоогоо яг одоо амьдрал дээр ингээд хэрэгжүүлээд явхад үүсэх нөхцөл байдлууд одоо хид хідэн бас юунууд гарч ирж байгаа. За нэгдүгээрт одоо энэ эрүүл мэнд тусламж үйлчилгээ яг манай хуулийн ажлын хэсгийн эрүүл мэнд тусламж үйлчилгээнийхаа энэ хуулиа маш чамбааруулад энд гарч байгаа одоо асуудлуудыг нэг бүрчлэн ингээд шийдэж явхад ямар ч байсан энэ бидний одоо энэ эрүүл мэндийн даатгалын санд үүсээд байгаа энэ давхардал энэ одоо сөрөг тэнцэлгүй байдал эсвэл одоо энэ дампууралд хүргээд байгаа асуудлуудын нэлээ их хувьд нь бас шийдэх нь боломж нь бүртгэх ер нь бол тэгвэл 100% зөвхөн энэ хууль янзал заснараа бүртгэж өөрчлөгдөх боломж байхгүй. Жишээлбэл одоо Отгон баяр гишүүний ахлаа явж байгаа эсвэл эрүүл мэндийн яамнаас оруулахаар санал багц хууль дээр орж байгаа нь эрүүл мэндийн даатгалын хуульд бас зайлшгүй өөрчлөлтүүд орох шаардлагатай. Жишээлбэл би одоо энэ юун дээр актуар тооцоололт дээр зайлшгүй эрүүл мэндийн
дур тооцооллыг оруулж ээж одоо сценар тус бүр дээр нь өвчлөл өвчнгийн байдал нөхцөлийг урьдчилан тооцоолоод бэлтгэлтэй асуудалтай дагдаггүй энэ одоо төлбөрийн системийг бий болгох тэгснээр энэ сангийн одоо сөрөг үүсэж байгаа энэ тэнцлэгээ бас нэг хамгаалах эдгээр асуудлууд 3 дугаарт гэвэл зөвхөн зардлаа одоо юу гэдэг нь улсын төсвөөс ч хувийн буюу одоо out of pocket cost-ыг нэмээд байхаасаа илүүтэйгээр энэ зардлаа хумих, үр ашигтай зарцуулах, тэгээ давхардлыг арилгах, тэгээд энэ тооны араас хөөцөлтгүй байдал эдгээр асуудлуудыг нэг зэрэг айж авахгүй бол одоо Монгол улс яг Америк шиг айгүй баян ч юм уу Европ шиг их мөнгөтэй улс байгаад ч гэсэн үнэндээ энэ эрүүл мэндийн даатгал энэ багц нь бол одоо байгаа нөхцөл байдлаа даах боломжгүй юм байл л дээ. За харин заяа гişүү. Тодруулах энэ. Тэгэхээр яг энэ засаглалын шинжилэл гэдэг дотор юуг ойлгох вэ гэдгийг одоо яг тодорхой хэлээд өгмөр байна. Яг мэргэжлийн хүмүүс. Эрүүл мэндийн даатгалын сангийн менежмент үйлчилгээ эхлээд нийгмийн даатгалын сантай одоо хамт байсан. Нийгэм менежментээр явж ирсэн тий. Эргүүлээд нийгмийн даатгалт нь өгөх ёстой юу? Эсвэл зарим одоо бусад улс оронд сангийн яам энэ менежментээ аваа явдаг. Сангийн яамд нь буцаагаад өгсөн зөв байна уу? Ямар ч байсан нэг гараараа өөрөө аваад нөгөө гараараа өөрийн өөртөө өгөх нь бол буруу байна гэдгийг бол ажлын хэсгийн дүгнэлтчдэр ер нь одоо энэ судалгаа гарч тэр нотлогдоод байна шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан эрүүл мэндийн яамд нь байж болохгүй байлгаж болохгүй байна гэж. Тэгэхээр шийдэл юу байх вэ? Эргүүлээд нийгмийн даатгалдаа байх уу? Эсвэл сангийн яам байх уу? Эсвэл өөр гарц байна уу? За гамаа гişүү хариулна. Нэгдүгээр микрофон. За засаглалын хувьд бол одоо салангад байх нь зайлшгүй гэдэг нь ойлгомжтой тий. Шинээр томилогдсон сайд маань ч гэсэн тийм бодолтой байгаа гэж би ойлгосон. Ямар ч үс эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг эрүүл мэндийн яамны харьяаллаас тусад нь бие даалгах гэсэн юм бодлоготой байгаа юм байна гэж би ойлгосон. Гэхдээ яг одоо албан ёсоор хийсэн ярьсан тийм бол алга байна. Би сангийн яам гэдгийг би бас ариун зай гişүү нэлээд дээр энэ талаар бас нэг дурсаж байсан тий хоёулаа ярьж байсан энэ талаар зарим тийм цөөн улс орнуудад ийм бас арга аргачлал байд юм байна. Бас зарим өөр орнуудыг харахаар зэрэг олон улсын туслах практик нь болохоор чин эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраа корпорац болгоод тэгээ ерөөсөө ингээд корпорацийн дүрмээр явуулдаг бас нэг тийм арга аргачлал байд юм байна. Тэр нь одоо ерөөсөө ингээд төрийг төр юм уу одоо юу гэдэг эрүүл мэнд менежмент энэ тэр бүх зүйл рүүгээ орохгүйгээр цэвэр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болвол жинхэнэ одоо юу гэдэг чанарт хүртээмжид боломжит ингээд суурилсан. За тусгаж хариулна. Нэгдүгээр микрофон гамаа гişүү. Гэхдээ Монгол улс бол ингээ онцлогтой гэдгээ би ерөөсөө энд хэлмээр байдэ. Яагаад тэгэхээр бид нар ч одоо ингээд 3.4 сая тархмал тэгээд ихэнх нь Улаанбаатар хоттой амьдардаг те. Тэгээд ер нь ихэвчлэн юутай эдгээр өөрийнхөө онцлог тохирсон системийг бий болгохын тулд засаглалын хувьд салангад байлгахаа чухам корпорац ахын хувь хувийн хвшлийн төрийн хвшлийн нийлмэл байх ёстой юм уу? Ялангуяа төр эрүүл мэндтэй холбоотой юм ч одоо төр яах аргагүй л одоо нөгөө юугаа тавих контрол тавихгүй бол нөгөө нэг эмзэг бүлгийнхэн нөгөө ядуу хүмүүс нөгөө нэг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол хаягдчаад байдаг байхгүй. Энэ системийг бид нар иргэдээ бодож ер нь эрүүл мэндийн яам өөрөө сайд ч гэсэн эрүүл мэндийн сайд биш. Эрүүл мэндийн сайд гэдгээд айгуусаа ойлгож авах хэрэгтэй байхгүй. Яамны сайд гэж болж үйл ажиллагаа явуулаад байдгүй. Иргэдээ өвчтнөө хүнээ бодсон байх хэрэгтэй гэдгийг хамгийн түрүүнд тавих хэрэгтэй. Яг уу дэлгэрэнгүй яриул надад нөгөө өөрийн гэсэн санаа бодол зөндөө байгаа. Гэхдээ яг манай За баярлалаа. За байсан гişүү асуулт асууна.